Гандгайтын гол тогтохын төрсөн нутаг. Чогдонгийн 3 дахь хүү тогтох хөдөө малчин айлын жирийн хүүхдүүдийн адил хойны хургаар гүйлэн үеийнхэнтэйгээ зурм намсан шигэ Увс аймгийн Давс сумынхан баг сургуулийг дүүргэж Улаан гомын дунд сургуулийн сурагч боллоо. 10 дугаарыг төгсөхдөө Москвагийн кино урлагийн дээд сургуулийг зориуллоо. Сэтгүүлч болно гэж мөрөөдсөн ч хуваар ирээгүй учраас алдарт багш Гомбожгийн зөвлөснөөр тухайн үеийн цоошин мэрэгжил болох кино, телевизийн зураглаач гэсэн мэрэгчлэр суралцах хуваарийг сонгожээ. Мэрэгжилтнээ урьдчилан бэлтгэдэг төрийн бодлого ёсоор сургуулийн дүүргэсэн залуухан зураглаач тогтохыг шинэхэн үүдээ нээсэн Монголын үндэсний телевиз хүлээж байлаа. Ажил амьдралын алтан харгуй ингэж эхэллээ. Тогтохын уран бүтээл эхлээд толгойд нь төрөх, өөрөөр хэлбэл оюун ухаанд нь төрөх. Дараа нь хичнээн цагаар суувч эс уйдах лабораторид нь жинхэнэ уран бүтээл төрөх. Улмаар бүтээл болж дэлгэцэнд төрөх. Эцэст нь үзэгчдийн мэлмэд хүрч оюун санааг нээх хүртлэх энэхүү адармаатай өргөлд сая л нэг гарна. Нэхэрэл тогтох бол зураглаач, улмаар байруулагч, улмаар сэтгүүлч гэсэн гурвалсан хос морьтой уран бүтээлч гэдгийг түүний бүтээлүүд мадаггүй марталж байна гэвэл маргахан олдохгүй байцаа. Сансрын хамтарсан нэслэгийн бүх үйл ажиллагаанд тогтох телевизийн зураглаачаар ажиллаж олон аргун нэвтрүүлгийн зургийг авч баримтат кино бүтээлсэн юм. Анхудаа Монголын иргэн сансарт нэслэг гэж байна. Энэ бол одоо манай харатмын дүүхэнд онцтой мэдээлэлтэй юм хэрэг юм аа. Нөхөр зэтэн бол нэслэгийн бүх техникийг бүрэн эзэмшиж багш нарын заасан зүйлийг сайн сурах явдал амжилттай нисхийн үндэс юмгээд намар дутмынхын даалгаврыг бүрэн биелүүлэхийг хүслээ. 1981 оны 3 дугаар сарын 22-нд Мансамэ Дэлхий дэхэнд мэдээлж байна. Өвлийн том бодлогод өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минутад Сансрын Союз 39 хөлгийг хөргөлөө. Космический съем. Тэгээд бид агаар мандал сансраас зураг авалт хийж тэгснээрээ Монгол улс улмаар сансраас авсан гэрэл зургуудыг ашиглан янз бүрийн салбар чиглэлийн бүхэл бүтэн атлас бүтээсэн дэлхийн анхны орнуудын нэг улс юм. Энэ бол маш тэргүүний алхам байсан бөгөөд ганц зэрэг энэ чиглэлээр төвлөрч ажиллаад дэлхийд нэр хүндтэй томоохон мэрэгжилтэн болсон. Энэ бол бас л Цэдэн болын нөлөө шүү дээ. Монголын сансрын нисгчдийн зам төлөв нь улсынхан их удирдагчтай анх уулзахтан авсан тэрэл чиглэлээр хэтдээ бүхий л амьдралынх нь туршид үргэлж ирсэн. Гүр арагчаа миний хөлгийн инженер байсан юм. Хөлгийг салгах, буулгах ажлыг ерөнхийдөө би дааж хийсэн. Төвлөлт Монголын эрдэмтдийн хамтран зохион бүтээж манай улсын шинжлэх ухааны академийн физик техникийн хүрээлэнд үйлдвэрлэсэн ВПА-1 багжийг салют зураг станцын сонхонд байрлууллаа. Уран бүтээл хийнэ гэдэг даанч цаг наргүй ажил да. Дугаар ангиас пианерын сонд мэдээлэл өгчөөсөн. Тэгэл 8 10 дугаар залууч сонд бичдэг. 10 төгрөгийн шагналмаг нэрдих хурамшчихсан юм л да. Тэгээд тэндээс эхлээд юм хийж өгсөн. Тэгээд сүүлдээ энэ киноны сургууль төгсчөөд ирээд янз бүрийн мэдээ их олныг бичсэн. Монголын үндэснийхээ телевизэд. Тэгээд тэрний хажуугаар тэр мэдээ үчсэн заавал нөгөө хаана юу болов гэсэн асуулт хариулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зэрэгэл
нөгөө тэмдэглэл хөтлсөн болохоор амар байд. Тэгэл би ингээд хөтлөж явсан байдгийг тэгээ одоо нэг 60 гаруй дэвтэр ах шиг байнамаа. Ер нь тэгээд эндээс би саяхнаас бас нэг энэ киноныхаа тухай бас нэг тэмдэглэл хараад бас бичиж нэг ном бичиж байгаа. Найрагч бол ерөөс бодоогүй. Тэгэл телевизийнхаа зурганд яваад ингээл байсан. Тэгэл заримдаа редактор одоох наалгын чи зураг аваад ир гэдэг. Заримдаа найруулж энэ төр чи байхгүй чи зураг аваад ир. Ирсэн хойно одоо наат хэвлүүл өгөлдөө гэдэг. Тэгээ хэвлүүлэлийг бол гаргаад байсан. Хараа явж байсан. Дараа нь өөр нэлээд томхон юм дээр 7-8 хоног одоо яваад найруулга одоо сурвалж хийхээр болж байгаа. Тэгэл зураг авчраад тэрийг найруулаад яваад байсан. Тэгээ сүүлдээ бүр гадаад томилтоо энэ тхийн Азийн 9-р тоглолт. Тэгээд Вьетнам, Кампучийн одоо фронтын дайны тухай юмнууд болоо ирлээ л да. Тэгээд одоо тэр үчин зардал мардал хэмндэг 3-4 хүн явахгүй. Тогтоо чи явна гэдэг. Тэгээд явал баахан 30 ч одоо баг хэдэн цагийн зураг аваад ирнэ шүү дээ кино зураг. Тэгээд тэрийг одоо найруулах хэрэгтэй болдог. Тэгээд яваад байсан. Тэгээд сүүлдээ баримтат кино хийж ер нь найруулъя гэж бодоод тэгээд би чинь тэр Вьетнам, Кампуч, тэгээд Лаос энэ явсан тухай ганц бүл баримт кино хийсэн л дээ. Баянгол аймгийн 50 жилийн ой баримт кино гэх мэтлэн аймагуудын баримт кино. Ерөөс англи киног би найруулсан хэллэгээ гаргаад зохиомж гаргаад бүр найруулж хийсэн. Тэрний дагуу тэгээд янз янзын кино захиалга хийгээл явсаар байвал хамгийн сүүлд нь одоо олон сэр кино найруулдаг болсон доо. 5 сэр, 3 сэр, 2 сэр кино найруулдаг. Тэгэл би найруулж болъёгүй. Амьдралын миний амьдрал ажлын туршлага ингээл нэг мэтгэл найруулж болсон байсан. Таны мэргэжлийг өвлсөн хүүхэд бий юу? Манай хүүхдүүд арай өөр мэргэжилтэй. Тэр манай том хүү оргил хүү гэж одоо хөнгөн хүнсний инженер 5 хил эслэр зохиосон байдгийг миний хүүгийн ном л доо. Тэгээ энэ дээр нөгөө манай охин бол олон бас юуны хэлний мэргэжилтэй. 3-4 хил мэддэг энэ юу яасан ба редакторсан байгаа. Тэгээд ийм ном том хүүгийнхаа. Тэгээд дараагийн хүү болохоор зэрэг хуульч. Тэгээ Ороомын эрхцүү ус номууд итсэн байгаа. Хуульч хүн л дээ тэгээд одом хөөж. За дараагийн охин болохоор очхүү гэж тэгээд тэр охин болохоор бас бийж мэдсэн нэг өдөр манай найзууд урьсан чи харин ийм номын баяр хийгээд тэгээд ийм тэнгэр тэнгис хийж ном бичсэн байгаа. Тэгээд ингээд энэ бол шүлгийн ном л да. Яруу найргийн ном. 1974 оноос өнөөдөр хүртэл дэлхийн хүүхдүүд гэж нэг фото гэрэн зургийн кино хий гэж бодоод одоо хэдэн жил болж байгаа юм да 30-40 жил болж байгаа шиг цуглуулж байгаа. За дараагаар нь болохоор зэрэг энэ юуны тухай ганц гэж тэр байгалийн кино л да. Захан үл харагдах эссэн цөл дотор ургасан ганц мод ч юм. Эсвэл одоо хадан гişan донд ургасан ганц мод ч юм. Эсвэл хадан дээр тогтсон нуур ч юм. Эний дараагаар одоо байгаль харуулсан 5 сериал хийх санаатай байна. Энэ зургийг бол олон жил авсан доо. Одоо төгсгөлийн юмнуудыг шахаж хийх хэрэгтэй. Жишээл Монголын их уулс хайрхнууд, цастай хайрх, мөг цастай хайрхнууд. Тэгэл Монголын их нуурууд, жишээл уус хөвсгөл боорч гэдэг. Тэгээ Монголыг хэлсэн. Монгол хаанаас эхэлдэг жишээл хаан төгсдөг. Тэгэл Монголын тал гэвэл одоо тал нутг шүү дээ манай. Одоо Доронтын тал чи өөр хангаа тал ийм танилцуулгын маяг одоо манай хойчиг маань тэрийг таньж манай нутгийн юм байна гэсэн тийм баримт кино хийж байгаа. Янгэр өтлөхөрөн эврийн дахан болдог юм гинлээ. Янгэрийн сүргэн гүйцэж чадхан байдаг юм гинлээ. Насны эцэс дөрвөлөөд мацаж гардаг юм гинлээ. Нартад түүнийг тэхийн зогсоол гэж нэрлэдэг юм гинлээ. Өндөр аргалоос эврэн дийлээд халдаг юм гинлээ. Өнгөт орчлонгоос нэгэн тэгээд дутдаг юм гинлээ хэмээн харамсал, гуниг, баатарлал шингэн дүрсэлсэн байдаг. Түүний бүтээсэн бүтээлүүдийн нэг онцлог гэвэл хамгийн гол нь юу гэвэл эрэл хайгуул хийдгээр онцлог байдаг юм. Зураг авалтан ч үлээсэн.
найруулсан бүтээлүүдэн ч гэсэн тийм одоо нарийн нандин үзэгдэл төрсөн үед харагдаж байдаг. Жишээ нь Янгэр кинонд зургийг авахтаа тэр кадрын зохиомж, тэр эрчимлэг шинжийг маш их тодруулсан байдаг. Нэг өсөндөө тэр Янгэрийг бүр одоо хадан дээгүүр дүүлэн хариж байгаа, бүжиглэж байгаа мэтээр төрсөлж чадсан. Энэ бол уран бүтээлчийн тэр нарийн цэг ракурсыг олдог, тэр өн гэрлийг олдог, тэр чадварыг харуулсан байдаг юм аа. Янгэр кинон дээр тэр Янгэрийн шиг тэр шовоо шүүрхэхт нь гүгээд нүхэнд орж байгаа. Тэгээ эргээд таруу хошгорхтаа тэр гарч ирж байгаа. Энэ бараг л одоо тэр ухаантай амтан тэр бүх мэдрэл, тэр мэдрэмжээр тэр зүүн совингороо яаж амтан хоорондоо ийм нарийн холбоотой байдаг гэдгийг харуулсан байна. Олон бүтээл хийсэн боловч энд би товчхон 2 гол бүтээлийн ярих гэж бодож байна. За Цэдэнбал даргаар 5 анги, Батбанг даргаар 3 анги ийм бүтээл хийсэн. Энэ 2 бүтээлийн онцлог нь юу вэ гэвэл 2 энэ улс төрийн их томоохон зүтгэлтнүүдийн үйл амьдрал, ажил бүтээл, хүсэл мөрөөдлөөр дамжуулаад улс орныхон хагас 100 жилийн түүхийг тодхон харуулсан. Энүүгээр энэ 2 бүтээл туйлсын том бүтээл болсон. За энэ зөвхөн туйлсын бүтээл болоо зогсохгүй. Баримтат уран сайхны кинонд шинэ алхам болсон гэж би судлаач явд боддгийн. За энд тэр дүрсэл хиллэг тэр уран бүтээлийн арга барил нь их өөр шинэлэг байдаг. Юугаараа шинэлэг байна вэ гэхээр хуучин баримтат кинонууд бол дандаа тайлбараа зодож явдаг байсан. Гэтэл энэ кинонд бол тэр жинхэнэ тэр хүмүүстэй хамт амьдарч байсан, хөдөлмөрлж байсан тэр ах トゥ хамаатан садан нутгийнхан тэр улс төрийн зүтгэлтнүүд цөмөр өөрсдийнхөө тэр хүсэл бодол, өөрсдийнхөө тэр ойлголтоор ярьж байгаа. Энэ нь тэр улс орны тэр хөгжил, хөдөлгөөнийг төвсөн харуулсан ийм одоо гайхамшигтай ярилцлагуудаар тэр кино бол амилсан байдаг юм аа. Энэ нь бол шинийг зүйл гэж би боддог. Нөгөө талаар энэ бараг баримтаар дүүрсэн уран сайхны кино гэж хэлж болохоор байна. Цэдэнбал даргын тухай кинон дээр их нутгаан элгэн төмнөө санан дурсаж, гониглаж хичнээн их зов зүйдэрч тэр дотроо хичнээн их уйлж байгааг нь тэр кадруудад харуулад тэрний хажуугаар тэр санааг нь тэр доторх санааг нь тэр дуугаар өгч тэр ус мөрөн олон ч гэдэг агуу гайхамшигтай дууг оруулсан нь бас л нэг уран сайхны сайхан шийдэл болсон. Тэгээ чухам ийм төрслүүдээс нь би хараад энэ бол баримтаар баяжуулсан уран сайхны кино гэж хэлж болох юм аа. Amor
Батмунг даргын кинон дээр тэр нутгуургаа явж байгаа хэсэг мөн анх төрж байгаа хэсгийн тэрний саран дотроос ингэж хөөхөн хорвоо ертөнцид дуугаан цуурыг төлж байгаа хүүхдийн зурагтаа хослол зургаар хийсэн нь энэ бол хүн төрлөختний нэгэн одоо гайхамшигтай иргэн нэг шин ертөнц төрж ийн гэдэг ийм одоо сонин уран дүрслэл болсон байдаг. Нэг 1926 дугаар оны Туулай жилийн хавар. Чандман уулын айныг Баатарвэсийн хошоо. Одоогийн Увс аймгийн Хэрэг сумын малчин ард очрын утаатай боргорт нэгэн нуган үрмэндээсэн нь Батмунх байлаа. Тэр Батмунг даргаыг өөдсөний дараа тэр дурсгалын өшөөнийхэн дэргэд даремаагаа очоод халуун гарныхаа элчийг тэнд шингээх гэсэн мэт илж байгаа хүртэл нүднээс нулим сурсахын аргагүй тийм их сайхан уран ийм одоо дүрслэл болж хөрсөн байдаг. Батмунх минь ээ. Чи Монгол түмнийхэн төлөө зүтгэжгээд мужаан болж дамбадаржаад хашаа байшин барьж шингэлтэй улнаас гişүү түүж сэлбийн голоос ус зөөж автобусанд чихэлдэн ам зууж шар өдөр бор хоногийг өнгөрөөж намайга 3 хөвөнтэй минь тижээж явсны тань бодон бодсоор олон арван шөнийг нойргүй өнгөрөөсөн. 70 насыг дөнгөж даваад даанч харамсалтай явлаа да. Даруу төвшин байсаар л байгаад даримагаан ганцаардуулж орхилоо та. Чөмгөн дундартал үсээн цайтал зүтгэчгээд цэдэн балшил хаягдсан да та. Чөлөө дардчлыг эхлүүлчээд зээжиндэн багтарсаар л цэлмэг тэнгэртэн халин одлоо та. Даанч харамсалтай. Нартын хорвоод надтай учирсан. Насны минь ганцхан хань минь билээ чи. Хамгаас хайртай одхон хөвөн Наранбат чинь чиний хойноос бурхны оронд явчихсан шүү дээ. Хорвоо хатуу Монголын тэргүүн хатагтай даримад энэ л хүйтэн чулуунаас өөр юм үлдсэнгүй. Бурхан өршөө. Бүх кинонуудын тэр хөгжим, тэр зохиомж, кадрын зохиомжууд энэ бүхэн бол найруулагчийн уран чадварыг харуулж байна. Зураглаач, найруулагч, цогдонгийн тогтох ийм уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр телевизэд 35 жил гаруй ажиллахдаа 30 гаруй уран бүтээл тойрсон байдаг. Анх зураглаачаар ажиллаж байсан бол аажмаар найруулагч хийдэг болсон. Уран бүтээлч хүн гэдэг бүтээл болгоноос
урам зориг авч улам ихийг бүтээх хүсэл мөрөөдлөөр жигүүрлж явдаг юм. Тогтох битээр бол ингээд бас олон бүтээл дээр хамтарч ажилласан байна. Түүний дотроос зарим нэг нэрлэхэд бол өндөр дээдсийн үлгий гэдэг энэ одоо нэг өргөн сар үетэй дуу бол төрсөн. Тэгээд энэ дууны үгийг бол тогтох бол өөрөө зохиож тэгээд тэр үгнээсээ ирээс аялгуу нь өөрөө ингээд ундарч гарч ирсэн. Маршал Цэдэн бол киноны дууг одоо цэргийн дуужийн чуулганы дуучин Батбаатар одоо дуулсан байгаа. Тогтох найруулагч маань сонсож байгаа нэг за энд 3 газар алдаа үг залгисан байна гэдэг. Тэгээд би одоо тухайд өөрөө ч анцаараагүй байсан. Чи одоо юу үлээ үг залгина гэсэн чинь тэр үгийг бол тодорхой тод хэлээгүй. Тийм байсан тэр одоо юмыг бол шаардчихсан. Дараа нь тэр Батбаатар маань дэрийгээ засаж залруу дахин дуулж одоо бичүүлж киноны маань одоо ясны дууны одоо бичлэг бол их амжилттай болж байсан. Мөн одоо тэр хөгжим дээр бол ялангуяа тэр их энэ зургийн ард ийм хөгжим байх хэвээр. Ийм бас дууны дайлгах шиг байж явах хэвээр гэдэг ингээд шууд газар дээр найруулж явчихдаг. Тэгээд ихэнх одоо би олон одоо зурглаач нартай ажиллаж байсан. Зургаал бодоод байхаас биш яг тэр найруулга тал дээрээ бол бас дахиад нэг өөр хүний санаа сонсох чинь. Тэгэхээр нэг дор юм ингээд цогцоор нь бас хийж найруулж бүтээн гэдэг бол бас урлагийн нэг том давуу тал чадвар гэж ойлгодог. Олон газар ингээд бид уран бүтээл бусад одоо найз нөхдийн хүрээнд ч гэсэн ингээд явж байхад бол ер нь хэлсэндээ шүү. Нэг юм хийгээд бүтээ одоо цаг хугацаа ингээд ирэхэд бол нөгөө германууд яаж цаг барьдаг үлээ. Тэр шиг л одоо юмыг бол эцсийн үр дүнгийн үздэг.